Хүндэт үзэгчдийнхээ энэ өдрийн амгалан айлтгая. Гүндүүгээр нэвтрүүлгийнхээ шинэхэн дугаарыг та бүхэнд өргөн барьж байна. За ингээд өнөөдрийн манай нэвтрүүлгийн хойморт Завхан аймгийн Алдархан сумын хэрэг төх Монгол улсын харцаг Лавгагийн лаочер морилон саатаад байна. За харцаг сайхан амарч байна уу? Сайхан, тарган сайхан амарч байна уу? Сайхан. За ажиллаа тавлаг байна уу? Тавлаг сайхан байна. За нутгаараа яваад өрөө нутаг сайхан байна уу? Яваад ирлээ нутаг сайхан байна. Инжилэг жоохон гантай доо. За ер нь баруун тийшээ чи энэ жил завхан гэлтхөө ер нь сов тэгээд тоолтаа ер нь гантай байгаа юм. Тийм энэ жил баруун таваа жоохон гантай байна. Энэ жил одоо тэгээд хөдөөний ард малч нөөс жоохон юу вэ? Бас жоохон хатлантай жилийн намраас жоохон хангаж авч явахгүй бас. Хөндөвөл болж мэдхээр юм байна тийм ээ. Магадгүй л ах шүү. Тэгэл Монголын ард түмс малчтын буян заяа гэж мэгшүүдээ бас л. Сайхан хүүл сайхан авруулах байлгүй бас энэ. Амны бэлгээр тийм ээ. Амны бэлгээр. За одоогоос 8 жилийн өмнө улсын нэшин цолонд өрч байсан бүх өнөө жил Солон, Батлаад, Улмаар ахиулаад одоо харцаг цолны улсыг ангалаа. Монгол улсын харцаг цолны улсыг ангаа төрийн сүүл цагаан дугаанд орлоо. За тэгээд өнөө жилийн баяр наадамд одоо 1024 бүх цод төглөж төр төмнийхээ их баяр сэнгэл наадам ардын хөсгөлийнхаа 100-101 жилийн ойд Монгол улсын начин гэдэг сайхан цолоо ахиулж 6 давж одоо хараадаг хэмээх харцаг цолонд төрлөө. Тэгээд нийт үзэгчдийнхээ өмнөөс бас халуун баяр хүргэе танд. За баярлалаа. Одоо тэгээд энэ жил энэ сайхан 100 жилийн хойд бас би сайхан бэлдээд бүхэл бүгчүүд бэлдэж орж байгаа шүү. Наадам болгоно л. Тэгээд энэ жил нэг сайхан цолоо батлаа. Тэгээд дээр нахаа 6 даваад бас зүгээр сайхан одгийн ямартай сайхан жил байлаа. Завхан аймгийн Алдархан сум гэдэг ер нь байгаль цагуурын ямар орчин нөхцөлтэй ямар хуу газар орон байдгийг танаа нутгийн зон олон ер нь ямар хуу аж амьдралтай улсууд цанхлан сууж байдаг. За одоо манай Завхан аймгийн Алдархан сум гэдэг бол энэ говь хангаа хосолсон их сайхан үзэсгэлэнтэй газрууд ихтэй сайхан газар л та. Тэгээ ерөнхийдөө ард түмэн ажилсаг хөдөлмөрч одоо ингээл хөдөөний ард түмэн байна. Одоо ингээл нүүл суудлыг ихэд одоо ингээл говь руу орж өвлжөөл хангаараа гарч уцаад зарим хангаатаа өвлж хүмүүс байдаг л та. Манай ээжи ихч мэгчэрхэл хангаатаа өвлж. Тэр чинь тэгэл нэг талдаа гэхтэл 60-аас 70 км нүүдлээ шүү дээ. Ер нь хавар намартай. Хол нүүж. Хол нүүж байгаас. Тэгэл энэ ч явах та одоо яг бол машин дэрэг гээл яс нааг жоохон хүүхд тогтол ерөөдөө тэгэл дан хүртэргээр нүүдгөөс тэгэл малаа тугаал өглөө ягач вэрт босоол үүр хаяар болоод босоол тэгэл ерөөдөө нүүж судлаа гээл ингээл олон өдөр нүүж иж нөгөө цуслан дээрээ эсвэл намаржин дээр очдөг. Тийм л ажилсаг тийм хөдөлмөрчл усуудтай манай Алдарханых бол. Эхээ самбул хідүүлээвэ. Аав ээж юу н аль төрлийн мал голдуу малдаг бай. Өдөө одоо малд хэрэг хөхтэй та. Гэхдээ яг мал тэр нь малж л өссөн шүү дээ ер нь бол. Эцэгхээс бид нар чинь 4 эрэхтэй. Би шин дээрээ 2 ахтай. Нэг дүүтэй. Манай хамгийн том ах маань одоо Завхан аймгийн зөвшөөрөгчний 325 дугаар ангид ажилтаа энэ сумын зан цолтой манай том ах. Лаочер гэдэг хүү яаж явж байгаад бүхэн зам руу орсон юм л да. Одоо Завхан аймгаас төрсэн олон сайхан бүгчүүдийг тэр Завхны Юнрэн гэж алдарт тарслан одоо бэлдэж жилийн Монгол бүхэн дэвжээнд илгээсэн гэж ярих юм билээ. Та бас тэр хүний одоо шавна гэж ярьдаг бах тийм ээ. Тэгэлгүй яг уу. Би ч бас тэгээд одоо жогноосоо бүх болох гэсэн гэж боддог ш. Ер нь бол өдөө гараад мал дээр малж одоо ингэж бүх болж байгааз. Тэгээд энэ чинь нөө ном шидэр чинь сонирм бүхийн тухайн уншна уу. Тэгэхээр л тийм шууд өргөдөл, тийм өхөр өргөдөл ингэж тэгсэн гэл баахал юм ярьж байгаа ш. Биччихсэн тэгэл дэрийг уншаал. Тэгэл ерөнхийдөө багаасаа бүх болно гэж хэлсэн чинь тэгээ нэг намар аймаг дээр орж ирэл бүхийн секцэнд талигаач өгшээ. Бүхийн секцэд байдаг гэсэн гээл сураг дуулсан. Тэгэл ээж намайг аваад явсан. Тэгэл спорт орон дээр очиод тухайд орж ирсэн. Тэр ч одоо 90 он болоо. 99 он болоо. Тэгэл ээж дагуулад орж ирсэн. Тэгээд багш талигаач өгч спорт орооны дарга байжсэн. Тэгээд арай бэлтгэлэхэд арай жоох юм аа.
арай жижиг юм аа насан ч арай болоо нэг уг нь дараа жил орвол зүгээр юм аа гэж тэгсэн. Тэр чи өөрөө дуртай болохоор хамаагүй орно гэж би чинь. Тэгэл ороод бэлтгэл сургуульд хийнэ гэж чинь тэгээд би ч одоо дотроо бодож зүгээр барилдаал ах юм бодоод байгаа ш дотроо зүгээр үзэл ах юм. Тэгэл анх ороод үзсэн 500 төгрөг төлнө гэж багш тэгдэг байна. Тэ сексний одоо төлбөр өндөр яг нь улсаасанд орох юм мөнгө юм шиг үлээ. Тэгэл тэгжсэн тэгэл заа гээл тэгсэн. Тэгэл маргааш нь нэг цаг тэрээрээ гээл тэгсэн. Тэгэл маргааш нь нэг цагт 12 өнгө баг 12 гэж ирчээл бөө хүлээж орж байгаа чинь нөгөө бэлтгэл хийдэг заалны энэ хаалганы гадаа зүгээр хүлээж баахан хүмүүс байсан. Тэгээд хүлээж хаал барил. Тэгэл бүхийн заал руу ороод тэгэл бэлтгэл сургууль тэгэл баахан гүү тэгэл үзээд байлаа. Тэгэл тэгсэн чинь би шинэ саамжуудаагийн сексэн явчихсан юм хамгийн анх хэлээд. Тэгсэн чинь одоо өндөр намаараа багш орж ивэл өндөр намаараа жагсаасан хамгийн доор тухайч хамгийн доор. Тэгээ миний доор баахан охтууд байгаа юм шүү. Тэгээд тэгсэн чинь нөгөө охтуудаа дийлдэхүү. Нөгөөдүүдээ барилдуулсан. Нөгөө бандертэй барилдахаар ааш дийлэхгүй. Тэгээд охтуудтай барил охтууд нь савлаад байгаа юм чинь. Саамжуудаагаар бүх болох гэдэг. Уг нь бүх болох гэдэг тэгсэн мөртлөө энэ охтуудаа дийлэхгүй. Алан жоохон нэг юм тэгсэн мөртлөө дотроо шар гозоод байгаа шүү. Сайн бэлтгэл хийж эдрийг лайж дээж орох юм байл гэж боддог байгаа шүү. Тэр нь бол тэгэл ерөөхдөө бүх суурь тавьсан манай багш маань ч удаа бас сайн бүх болох юм байна ч гэж харсан уу яасан. Тухайн үеэс тэгэл надад бүхэл бэлтгэлийг одоо тааруулсан өндөр хүний барилдааг юм байдаг, намхан хүний барилдааг юм байна. Надад бол ер нь би ч багадаа бас яг уу саамжууд барилж ирсэн болохоор бас янз янзын бас хөөрхөн хөл авдаг янз янзын барилтын зөндөө байсан л надад. Тэгээ багш л ерөнхийдөө алт загчижсэн зүйл болохоор миний хүү одоо ерөнхийдөө бол төрийн наадамд одоо цол аавна. Хэрвээ цол автал ингээд том барилдаан гаргахын тулд одоо ямар бэлтгэл хийх вэ гэхээр одоо миний хүү золгооны барилтын сайн хэвчтэй. Жижигхэн хүн гээд ямар золгож чадахгүй биш миний хүү зайн золгож сурах хэвчтэй. Би ч юм золгооныхоо барилдаанд өөрөө тийм мундаг тийм мэдрэмжтэй золгоонд бас сайн барилдаан төгөөсөн л дээ. Тэгээд ерөнхийдөө намайг за одоо золгож ил барилдвал төрийн наадам том даваанд бол миний хүү золгож ил барилдгийг нь бөхчүүд. Тэгээд тийм болохоор одоо багаасаа энэ золгооны барилдааныг би эндээ оруулж барилдсан сур. Гэл тэгэл ерөнхийдөө барилдаал наваг чинь саамжууд одоо тэгэл заримдаа ч нэг үндэсний улс орууд би анх 2005 онд ч Арангад болоо. Тэгэл тэр чинь байнга л золгооны барилтанд зааж өгч байгаа шүү дээ. Золгоотыг золго гэл. Тэгэл энэ дээрээс нэг сохороо зар одоо нэг мөнгөн медаль аваад тэгэл урамшаал тэгэл. Багш манай багш бас нэг жоохон амны уншлагтай хүн байсан шүү дээ. Майн мэгцэн уншдаг. Тэгэл багш жаа тэгээд энэ дараал наваа хараад залбираал. Тэгэл ном уншаал маань эргүүлээл тэгэл байждаг. Тэгэл тэр хүний хүчээр л тэгэл бараг л мөнгөн медаль авал. Энэ одоо тийм бараг одоо тухайд л гэж бодож байгаа шиг тиймэрхүү л байсан юм. Тухайд энэ үзүр түрүү энэ одоо яг алтан медалийн төлөө нэ Арангаа энэ тариатын Гамбат. Энэ аймаг арслаа. Энэ ч амар хөвгт. Амар би хаамаа. Одоо бараг л нэг иймэрхүү л байсан шүү дээ. Тэгэл би нэг тоогдоо талигаж багш нэг амар золгоон дээрс ингэж над тоогдоо их зааж өгдөг. Энэ дээр дотор талаас тоогд, энэ талаас нэг хагалж ингэж тоогд тагалт татдаг тийм их нүү зааж өгдөг. Тэгээ нэг тэр тоогдоо яг хийсэн яг ингээд баг тэр нэг үзэгч рүү тулаад тэгээ өөрийгөө боцотэрдэг байхгүй. Тэгээ багшээ та чи арай л юу хийж захад хийжлээ тэгээ багш. Голд хийсэн бол аваад олчих. Голд хийсэн бол миний хүүг нь хайж байгаа юм байна. Наач байнга миний хүүг төсөрөөсөө. Би юу нэг хүүг чийл байсан л дээ. Тэгээ Гамбал яаж унсан? Тэгэл захад тэгээд тэгж барьц тавиулчихаал тэгэл орж шахталтуулаад аалуулж байгаа шүү дээ. Агаар дээр очиж тэр чинь юусэн. Тэгч амар унжсэн. Тэгэд 3 дахин орсон юм танаа. Тэгэд энэ 3 дахин нөгөө энэ Арангаа нөгөө инкам Монгол орсон шүү дээ. Манай аймгийн заа. Тий. Инкам Монгол амар өмсдөг. Үүсдэг нэг тэмцгээр инкам болон гараад ирэхээр шуугаа явж байгаа шүү дээ. Тэр чинь. Салхитай л да тий. Салхитай нилээд хүмүүс юу яасан хүмүүс уран хайсан тэр чинь тэгээд миний барилдаа гэж гачи юм уу тухайч юусоо тэгээд нэг айхтар яадаг ч гэдэг. Талигач өгшийнхаа заасан. Одоо миний тэр үнтэй тэгж барилдаараа зааж өгдөг гэсэн гаргаад. Тэгээ хотод орж ирээд хэнийг дагаж ирнэ анх бэлтгэл хийж юу энэ хотод ирнэ орж ирээд анх бэлтгэл сургууль хийх гээд ингээ бүх болох гээд явж байхад тулгамжижсэн асуудал залуу хүнд их л байсан байх. Заавас нааш гээд тосч исэн хүн ч олон байсан байх. Анхны тэр одоо бүхний замд одоо энэ их төвжээнд орж ирж исэн үе. За тэгээд ер нь тэгэл талигач багшаасаа ерөөдөө готоч миний хүн нэг иймэрхүү бэлтгэл хийгэрэй гэсэн нэг чигмэг одоо бас цагчаач надад чинь. Миний хүн тийм барилдаан ингээрэ тэгээрэ хамаагүй бас илүү том хүмүүст барилж болохгүй шүү ч юм тий. Дотроо тийм дамжих юм одоо захаад надад.
Тэгээд энэ завхнаасаа шууд энэ дээрээ аврах сургуульд иржсэн л та. Манай Пунцаг ах чинь аав чинь юу байсан. Одоо төлбөрийн тэгээ нэг хоол ундныхаа мөнгө бүгдийг цаанаас нь Пунцаг гаргана гэдэг. Гард уу? Тий. Тэгэхэд би нэг Жодогийн улсын аргаас нэг аврах сургууль дээр бас нэг мөнгөн медаль авлууд. Тэгсэн Пунцаг ах за энийг Жодогоор барилдуул гэдэг аврах сургууль дээр авчир гэдэг. Тэгээд ерөнхийдөө багш ингээд багш шилээ тэгээ ингээд энд тэгээ үнгүү бай нэтэр гэл. Тэгээд тэгжсэн тэгээд энэ аврах сургууль дээр тэгээ намар нэрэл тэгээд бүх юм одоо анхалтаа сайхан л байсан л тэгээд аврах сургууль руу яг бүтнийг жил бэлтгэл хийгээл. Тэгэл ерөнхийдөө үндэс хийх юм байна гэсэн тэг бодолтой дотроо үндэстэйг дуртай байгаа шүү. Би шинэ саамжууд ордогцсон саамжууд барилдаад. Навч хүмүүс нь чин гас чи намхуу учраас чин заа 60 өсрөөл 66 кг-ын бүх гэдэг хнааг ер нь би тухайн очтой бараг 80 хүрсэн юм чинь. Тэгээ гас чаддаггүй чи 73 кг чи гасдаг. Би 73 чинь өсвөрөөс авахгүй энэ нөгөө уугна гэл энэ гавьд шүү. Уганбаатар. Энтэй ч үзэргал энд чи ялагцаргал өдөрсөн шүү. Тэр нь. Тийм. Тий саамжууд барилдаад. Тэгэл үндэсний бүхтэй илүү дуртай болохоор үндэсний бүхт рүү ер нь орё. Гэл тэгээд завхныхаа нийтдээ нийлээл. Тэгсэн манай энэ багшийн Монгол Улсын харцаг нар матах гэдэг хүн. Нааг ерөнхийдөө дагуулаад ийм бэлтгэлийн тэг ингэн гэл. Ерөнхийдөө их зааж өгсөн л дээ надад. Тэгэл талигаач багшиг ихч дагсан бай. Тэгэл багш чинь нөгөө цагдаагийн байсан шүү дээ хүч спорт рооны тамирч чинь. Тэгс нөгөө дасгалжуулагч багш байсан. Манай багш. Тэгэл би багшийг дагаал багш чинь ажиллаа гэж бэлтгэл сургуультын тогтмосаа гэж чинь бидний чинь одоо ингээд намар одоо ингээд яг өдөөд шүү дээ. Тэгэл ийшээ нэг амралтын газар өөрөө нэг энэ талд нэг юу тавьсан газар тавьсан. Тэн дээрээ гэр барьдаг. Тэгэл хэд нэг 10 хүүхдүүд одоо энэ даваас хөрөнгө гэдэг одоо энэ одоо сүүлдээ зодлож жоод энэ 805 авдаг одоо. Тэр мөр одоо нэлээд олон хүүхдүүд байсан л та тухайд. Тэгэл бид нар чинь амар гоё бэлтгэл сэргэлт тэмдэглэл амар гоё. Тэгэл өвөлтөнд бэлтгэл сургуульд хэлгүүлэл янз. Тэгээ би сүүлдээ бүр гэрт нүртэл байсан шүү дээ багш. Бүтэн жил гарсан байсан би тэр. Багш юм цуг бахад гоё шүү дээ ерөнхийдөө тэгэл дуул гэлдэг. Дуулаа явуул гэлдэг. Өөрөө сайхан ш дуул гоё дуул. Тэгэл энд тгий наадмуу тэгэл тухайн үед ч одоо ингээд засвчрал гарцах ч одоо начин болж исэн говьсон бүрлээ бол ийшгээ энэ заамрын отхон баяр начин чинь начин болоод ингээл тэгэл эдгээр ч нөгөө багшигаа урьж байгаа юм чи тэр чинь багшийн шавнар тэгэл би шин дагаж очоор байрлал хэл сайхангүй цолоом ямар сайхан юм даа нутгорны гарт хүнийг баярлуулаад сайхан зүйл өгдөг юм байна тухай тэгэл багшаасаа ингээл тэр амьдралын бүх юмыг багшаас л авсан. Ер нь мартагдахгүй хэлсэн дурсамж сургаал юу байдаг? Мартагдахгүй хэлсэн одоо юм болов ерөнхийдөө бол манай багш ерөн зарчим шүү. Энэ хүн шудруу гараал хэлдэг шүү дээ. Битээ олон хүнд битээ бууж өрөөлөд гэсэн. Анх тэгээд заал танхимд ер нь томчуудын аманд хэд оноос гарч эхэлсэн бэ? 2006-оос гарсан байна. Бүх өргөний тийм юу гэдэг судалгаа өгдөг юм шиг л шүү дээ. Тиймээс 6-оос хойш гарсан байсан баг шүү. Тэгээ гараа чи яаж унсааж мэдэхгүй хөөх тэр чинь. Хинтээ барилдсан. Хинтээш барьсан мэдэхгүй шүү дээ одоо тэгээд. Тухай зүгээр жижигч гараал тэгээд жижигч уунчаал ирэх ороод ирж байгаа дэр чинь. Бараг тэр өвлийн барилын тэр чигээрэл тийм байгаа ширүүсөө. Тэгэл овоо хөөрхөн болоод анх одоо нэг улс аймгийн барилтаа одоо хамгийн урам авчихсан барилтаа гэх энэ нэгийн даванд энэ улсын зав өсгөр заантай таарад. За. Чин улсын начин тухайд начин байсан баг. Өсгөр заа. Дэвтэр барилтаа төсгөө заа би жааж өндө жоох юм баг шүү дээ. Төсгөө заачсан амар том гэж тэр чинь. Өргөн шүү дээ. Том хүчтэй юм чинь тэгэл. Тэгээ барилж ирсэн. Наа ганцхан хавирдаг байхгүй төсгөө заа. Илэг шинжиг авч байгаа. Хавирхаар ганцхан хавирхаар нэг дотор талаар нь итцэн чинь хоошоос аваачдаг байхгүй. Тэгээд гүнч ийм том бүх одоо ийм бүхийг хайн гэдэж чаддаггүй юм уу? Ер нь тэгээд бэлтгэл сургуультад тогтмол сайн их юм болж байгаа сайн барилдах юм байна гэсэн ойлголтыг бас энэ дээрс авсан. Урам их авчлаа юм л да. Сайхан бүгч зөндөө таарсан. Зөндөөч унжсэн. 2008 онд аймгийнхаа баяр наадамд үзүүлж аймгийн зам болсон байдаг. 9 онд Төрүүл Арслан болсон байдаг. Энэ хүртэл ер нь хугацаанд аймагтаа хэд барилдсан? Байнга тогтмол шүү дээ. Хэддээ голдуу унаад байсан тэгээд одоо чи яараа аймгийн өсвөрөөс ахгуулаад гарцсан шүү дээ би чинь тэр дивжин дээр. Өсвөрийн бүхийн юу болоо тэр чи аймагтай өсвөртөнд барилж байгаа. Тэгээд дээр нь томчуудын нөгөө юунд нь барилдаж байна. Аманд гарч. Тэгээ аманд гарч байна.
Тэгээ заримдаа 2-ын давааны амд гарчин. Нэг даваар гэхээр 1000 төгрөг. Өдөр нь гоожрооч. Тэгэл тэгжил барилж илэн ш тэр чинь тэгэл нэг 8 онд цол мол аавч гэж юу бодож байгаагүй. Ер нь тэгээд тухайч бас л бага л байсан ш би чинь. Нас бага байсан тэгээд 20 байсан уу? 20 байсан ш тэр. Тэгэл барилдсан цол аавч гэж бодоогүй л дээ. Тэн дээр тэгсэн чинь харин заан болоод. Тэгсэн чинь заан болчоод энэ сүхт арслан шилүүстэй сүхт арслага үзүүр төрөндүүлж би нэг хавар нь яг энэ заалны өрлөнд битээ нэг 2-ын даванд таардаг байхгүй юу? Сүгэх тэр аймаг зэрэг. Тэгээд биш золгоол сүгэх золгоон дээрс амар хаяал. Тэгээд тухайн үед чинь сүгэхийг хаяа би арслан болчих байл гэсэн тийм бодол тэр өдөр төрөндүүлж. Тэгэл байжсэн тэгээд гараал барилдлаа тэгсэн чинь сүгэх нөгөө ганц мэрхээр урдуур ингэж талдаг ганц мэрхээ хийгээд миний ард гараад тэгээ ард гарахаар нөгөө самж дуур байлгаас бол үүрээгээд тэгэл газар дооцсон л та тэгээд чинь хайнаа гэл нэг хэсэг тэгээд уул нь ойрхон унсыг уг нь ойрхон унсыг тэгээ хайнаа гэ тэгээд би чинь яах вэ тэгээд хэсэг юу яага шарлгаа тэр нөгөө энэ дөр бяхиж барилтна гэдэг дотроо тэгээд сүгэх л нэг болохоор тийш үзэгч рүү яваарч тэгээд нэг болохоор л хүрээд ирдэг. Тэгээд боо юм бол тэгээд сүгэх жаас. Тэгээд явахаар би дотроо бас жоохон өрөвдөг ч би бас гөгшөрчүүл бас юм болчвол хэцүү юм та гэж дотроо бас тэгээд бас тэгээд нэг өрөвч юм болохоор өрөвцөд бас тэгээд за зөвхөн баярлуул. Тиймэр хөдөлтөө за цагаарны дараа өгсөн шүү дээ. Түүний жилээс удс амар удс. Хүмүүс ч сүултээ бүр зарим нь лаажр тавсан л гэдэг. Зарим нь сүхт тавсан л гэдэг. Чи юусоо тэгээд. Зарим нь дахиул гэдэг. Зарим нь дахиул л гэдэг тэрс бөө юм. Тэгээ яг нэг сайхан заан цолоо. Заан цолтой энэ дээрээд өөргөндөө сайхан барилжсэн, сайхан барилцсан. Цол аавнууд ч сайхан шүт баслаа. Тэгээ энэ жижигхэн биетэй байж тэгээ аймгийн заан бол би ч дотроо юу том цол мол энэ тэгээ нэг ядаж нэг гайг уган шиг нэг цол үнэн чудрагаар авчвал яс яг нэг начин цол ч юм уу гээд гэж л бодчихлээсэн л тэгээд тухайч тэгээ заан болчоор бүүн баяр. Тэгэл станаг магнат нийтлэл баярлж байгаа юм тухайд ч та. Тэг чинь яг дөрөнд нэг сум төрүүлээд амар баярлж ийсэн. Дараа нь аймагт үзүр төрөнд үлдээ заан болно гэдэг ч бас л аймгийн заан гэдэг чинь залуу хөхөд бол маш том цол шүү дээ. Амар том цол тухайч хөө станаг. Нэг том бүхэл болчихгоо л бодож байгаа. Тэр чирээсөө дараа жилэн тэгээд арслан болсон. Тэр наадам. Тэгээ дараа жил нь тэгээ дотроо ерөнхийдөө заан болцсон юм чинь би дотроо бас их айжсэн л да юм. Манай завхныхын жирэн заан золон дээр их уяатай хоцорчдөг гэдэг юусоо. Янз бүрийн хүмүүс ирээд байгаа шүү дээ юусоо хажуу талаас. За заан сул чинь хэцүү шүү. Заан солоо уртхан шиг л солихгүй бол заан солон дээр ингээд удчихдаг шүү. Заан солж их уяа зол шүү гэл тэгэхэд идэгсэн. Тэгээ тэр өвж бэлтгэлийг сайн хийсэн л да ерөнхийдөө. Үргэлжлүүлээ л явчих. Чинь нэлийн хам цангад юм шүү дээ. Энэ наазахны өдөр сумын цагдаагийн хорондоо инх төр дарах гэдэг. Энэ чинь тухайн үед энэ сонгоны харган дүүргийн цагдаагийн дарах ус. Тэгээд талигач өгч наваач ерөнхийдөө хүч спорт руу хүчийн тамирчингаар авъя. Тэгээ юу яа. Энэ инх төр дарахтаа уулзуулж чам сонгоны харган дүүргийн цагдаагийн бүх болгоох гэдэг. Тухайч нь одоо нөгөө юу мөнгө төгрөг муутай тэр чинь ямар цалин байлан байхгүй би ч одоо тэг чин сумын зам байсан л да. Тэгэл тэн дээрээс анх цалин аваад бүүн барьдаг ч одоо нилээл их одоо хэдэн төгрөг 200 гаруй 300 гаруй гэж байна. Хэдэн? Тэр чинь 6 он шүү дээ. 6 7 юм байна. Тэгэл үчин бүүн баяр. Хүүхс тэгэл бэлтгэлээсээ юм байна гэсэн. Амар бэлтгэлээ гэж зүгээр. Хүмүүнээс илүү хийнэ гэж зүгч аймаа. Тэгэл энэ чинь цагдаа болоо. Тэгэл 8 онд нь дараа жил нь заан болоод тэгсэн чинь наа нэг төр дарах чинь сайн байна гэдэг наа гэж тэгэл тэд ахлагч үсэн. Ахлагч болгоо цолоор шагнаа. Тэгэл тэр өвлөө бэлтгэлээс үн сайсан хөлтөөс наагт нэг төр дарагч нэг хичүүлөөсөн шүү дээ. Ажлаас хичүүлүүлдэг. Тэгээд бэлтгэл сургуульд ихжсэн тэр жил. Тэр жил марг хамгийн анх юу яасан штаг гэж эхэлжсэн жил баг шүү дээ. Тухайд. Манай завхныхан тэр чигээр ингээд жахгүй ах энэ жагаах магаах ингээд завхны бүгд тэр чигээр энэ ордон дээр бэлтгэл штаг гэжсэн. Тэгээд тэнд хамрагдаад бэлтгэл сургуульд хийгээл.
Тэгэл тэр жил заалан сайн барилсан. Тэгээ очоод сайн барилтаа л төрүүлсэн дээ. Тэнч тоо. Тэгэхээр нэг говалтайхан ч ирцвэс. Говалтай бүгд. Алтан шагаач одоо Арслан тэгч нөө цэргийн дөнгөж цэргийн ачин болцсон. Тэнд очиж ирсэн. Тэгэл одоо энэ тангад Арслан. Тэгч Арслан болчихсон. Урд 8 онд Арслан болчихсон тангад ч. Тэгээ Үржинбаатар Арслан гүшөөч юм дамдин. Тэгээ гүшөөч юм байлээ. Нилээдэн бөхчүүд очсон байсан шүү. Тэгэл барилжсэн чинь 5 дээр ам авах болоо. Тэгс нэг аймгийн зам болсон ч ам авчих гэж тэр анхудаа ам авч үзчих юм чинь. Тэгсэн чинь энэ дээрээс дармаах. За тэгээд 5-ын даваанд л авдгийн штэ наадах чинь нэг алтан шагаар заах наа гэж. За. Чи одоо 5-ын даваанд л авахгүй чи тэг чи гараад ирүү чи аяхгүй гэлээ үү чи. За. Урд нэг ам авч байгаа юм чи мэдчих юм чи нэг бас тийм байдаг юм байна. Эргэл зэргэлж ийсэн бас тэгээ авчлаа бас. Би 4-ийн даваанд нэг 4-ийн даваанд дээр говалтаа нэг Төмөрбаатар гэдэг нэг одоо аймгийн ачин одоо аймгийн зам тэр жил говалтаа үзүүрсэн гэж. Тэрэндээ 4-ийн даваанд өстө нэг бөө юм болж аялцсан би тэр чинь нилээ одчих. Зүг. Тэгээ 5 дээр шагаагаа аваад тэгээ шагаатаа үзсээр гаад одоо шагаач наавдах чи сайхан амт шүү дээ. Аралтай л та. Аралтай бэртэ сайхан амт тэгэл. Би тэр хийсэн үзүүч 5-ын даваанд дээр тэгээд баруун залгаад шуудгаа энэ талтай нэг дутуу шиг 50 бариулж байгаа тавиулаад тэгээ энэ талдаа мортол ургацсан. Яг нутгийн дэвж ээвэж л байгаа тэр чинь. Тэгэл тэрнээс хойш үзүүр түрүүнд бачаахтайгаа үлдээл. Бачаахт гэдэг аймгийн занцолтой. Тэгэл бачаахаа хаяал тэгэл төрүүлээл. Ганцангийн бачаргал. Тий. Бачаахтайгаа нилээ үтсэл. Тэгээ золгоон дээрээс үе зайлаа ийцэн. Тэгэл аймагт данх төрүүлээл бөөн баяр. Сайхан ээж аваад хүртэл баярлаа л тэгэл. Тэдний хөх төрүүлсэн. Маар техник богдын голс усчихсан. Хаашаа нь голс усаал гэж. Тэгэл наадамны дараа тэр чинь тэгэл нилээн байж тийшээ чинь баг унаамал бол ховор өвч тэр чинь. Тийм багтаад хойч тий. Тийм би наадамны дараа ахын та бид нар чинь одоо энэ мөнх хуйг гад одоо энэ алтар тусан шүү дээ нууяач. Маа сахны сахан мандлын тухайж энэ дээрээс бидрийг авч явж ирсэн. Зүг. Машинтаа игээд та нар цолоо авна гэл. Бид нар чинь тэгэл өгөн. Тэгэл яваал сайхан дарсан болсон. Тэгээ бөөн баярлаа бид нар чинь. Тэгээ дэше богдон гол руу 3 4 аймаг дээр нэг 4 5 луу да тэгчээд очсон найр нэг сураг дуулцсан. Өө нутгийн зоолж бөөн баяр болсон сайхан. Тус Арслан төрсөн гэл бөөн баярлал сайхан. 21 настай аймгийн Арслан. Тэгэл дэшег нөгөө маад ч нөгөө хайрхны аршаан байдаг шүү дээ. Тэгэл аршаандаа сайхан нэг 2 өдөр орчоол тэгэл нааши буцаал. Тэгэл ирчихлээ та сайхан. Энэ хугацаанд тэгээд ер нь бүх болохын хатуу хөвтөө сайн сайхан аль бүгдийг л одоо цэл залуугасаа мэдэрч одоо өнөөдрийн хүртэл явж байгаа бох тийм ээ. Энэ хугацаанд ер нь би нэг яаж ямар системээр бэлтгэл сургууль хийвэл бас амжилтанд хүрч болох юм бэ гэдэг үнэлтийг олж авч өөрийнхөө одоо энэ барилдааны арга барилыг шинжилж явж ив. Тэгээд ер нь олон газар бэлтгэл хийсэн л дээ гэж. Ялангуяа хүчнийхээ бэлтгэлийг бол олон газар хийсэн л дээ. Тэгээд одоо л ерөнхийдөө бэлтгэлийн систем ямар яах их өөрөө тааруулаад тэгэл. Ер нь яаж тааруулж байна? Одоо нэг айхтар бас нууц байдаг юм уу? Яад юм те? Гэхдээ тэгээд одоо ер нь тэгээд олон жил нөгөө бэлтгэл хийцэн болохоор тэр юм одоо миний бэлтгэлийн за форум нэг энэ хавьд байгаа шүү гэсэн тийм байгаад байгаа ш надад өөрт. Одоо тэгээ нэг агуу нэг одоо өөрийн заа нэг энэ бэлтгэл за ингэчүүл арай чинь за ингэчүүл арай багчих юм байж юм тиймнүүд бол өдөр болгоны бэлтгэл дээр бол өөрийг ингээд цэгэнцэн л болоод бол. Ялангуяа усын баяр төгчүүлдэг бүрч ингэж юм байна гэсэн. Ер нь 7 хоног хэдэн бэлтгэл хийдгүү? Барилдааны бэлтгэлийн хэд хоног, хүчний бэлтгэлийн хэд хоног? Одоо тэгээд ерөнхийдөө 7 хоногийн одоо хагас амцаач барилдаанд тавчаад одоо ерөнхий тийм биш л. Барилдаангүй үедээ бол тэгээд 6 чинь барилдаантай үед бол нэг 5 хийгээл л. Бэлтгэлийг бол байнга хийл дээ. Би ч одоо ялангуяа намхан байнга хийж явахгүй бол ер нь тэгэл үеэс гоцорно. Одоо тэгээд дараагийн үед гараад ирсэн байж бодож тэгэл. Ер нь тэгтээ үндэсний бүхэд аралтай байна гэдэг
өөрөө хамгийн том өгөгдөл нь болчихж байгаа юм тийм ээ. Тэгэхээр арал чац багтаа хүн бол тэр том жинтэй, том биетэй хүмүүсийг хаяхын тулд уггүй хөдөлмөрл хийж тэрэн дээр одоо гүйцэж ирнэ гэстэй. Тэглэгөө тэгжил манай багш л тэгдэг байсан шүү дээ. Ерөнхийдөө миний хүү одоо ерөнхийдөө өндөр хүний нэг бэлтгэлийг одоо нэг дахин даван биелүүлж ижил өндөр үнэтэй барилдана миний хүү одоо тийм болохоор бэлтгэлээ сайн хий. Тэгжиж л өндөр үнэтэй барилдана л гэдэг байсан намайг. Тэгээ тэгж хийж чадсан уу ер нь? Өөр нь хийлгүү байнга л хийж байгаа шүү дээ. Одоо хүртэл тэгэл хийж шүү дээ. 2014 оны улсын их баярын наадамд 512 хүүхээс 5 давж Монгол улсын начин цол хүртэж байлаа. Тэр хүртэл ер нь хэдэн наадам цодглож байж начин гэдэг цолонд хүрж ивэ. Яг 5 дахь наадам шүү дээ. Тийм үү. Төрийн наадмын дэвжээ хатуу үз ирнэ. Гойр сүрдмээр шүү дээ. Бас амар анх махан барилж чач сүрдэн шүү дээ. Тэгэл тэгэл бөхчүүдийг хараад хөөх нэр. Гүн гоё юм аа гэл ингээл хараад. Анхны наадам бол иймэрхүү дуусчаач ирсэн бөхчүүдийг хараа ямар гоё бит юм ямар аим. Гэл шагширсархал дуусчаач тэр цол мол бодхоос илүүтэй тэр бүх Монгол бүхийнхэн сайн сайхныг зүрх сэтгэлээрээ мэдэрч чадчих тийм. Одоо тэгээд ерөнхийдөө нэг тиймэрхүү биш нэг айхтар за тэр тийм цол авчлаа юм цол авчлаа. Би яагаад болохгүй гэж ерөнхийдөө нэг тийм байх ер нь байдаг. Яагаад байдгүй хор шар байдгүй. Үгүй яах одоо гэдэг зайдлага нэг бүх улсууд байна. Бүхий одоо явах нэг хүн бол одоо ингээл энэ аяган дүүрэн л амьдарч байгаа шод ер нь бол тэгэл энийгээ бол нэг гүцэгээл ер нь дуусчаа шүү дээ. Би бол дотроо эмэрхүүл бодолтой байдаг шүү дээ. Тэгэл ирэх бол ирнэ, ирэхгүй бол ирэхгүй. Тэрэнд нэрвтэй шаардлага байна. Нэрвтэй шаардлага. Наад ер нь нэрвдэггүй шүү дээ ерөөс. Баяр наадам маадам хүмүүс нэрвч ийн гэдэг биш мөр нэр их багтай алсаар. Тэгээд сайхан барилж ийл гэсэн. Тэгээ анхны начин болоход одоо тэгээд энэ жил начин болно. Яг нь начны дааварт ганц 2 жил орсон байсан л та тухай. Хин хинд бүдэрж иваа тэр начин болохоос өмнө. Тэгээд олон сүүн тэрнээс өмнө чинь тэгээ нэг олигтой барилдаагүй шүү дээ. 2 3 давсан. Тийм 2 3 дээр л унаадсан. Тэгээд за зэгтсэн миний байгаа чадлын юм байна. Тэгэл дотроо боддогс. Бэлтгэлээ сайн жил ирэх тусам сайн барилдахгүй. Миний өөрийн чадал энэ юм байл гэж боддогс би. Тэгэл яг нэг өдөр явах та юу яж нэг яг начин цол хүрсэн. За тэгвэл тэр начин цол хүрсэн барилдааны ойлоо үзье энэ тэр. Энд бас сүртэй шүү дээ. Гоё үз ингээ гараад байна. Тэглэх багт тэгээд сайхан амаргууд одоо Эрхэм хүндэт наадамчдаа их Монгол улс байгуулагдсны 808 үндэсний баяр наадам ард эвсгэн 93 жилийн он баяр наадмын хүчит бүхэн барилдааны 5-ын даваа гэрлээ. Барилдааны 5-ын даваанд улсын ярцаг өсгөр идэв амлаж барилдаж байгаа. Барьсан одоо энэ тухай чинь сонгуульд алдархаанс Мариацны 325 дугаар тэргүүн саруулсан компани улсын ирсэн хангалтыг тавдавч Монгол улсын начин цолны улсыг ангалаа. За эцгээрсэн араар нашиж мордод урагшаа. Сонин байна одоо олон жилийн дараа. Тэг сонин байна шүү дээ. Энд ч одоо тэгээд жиммэн бол одоогийнхоосоо нэг ялгарх юм байхгүй. Ялгарх юм байхгүй. Одоо энэ ч бас л тухай иймэрхүү байсан шүү дээ. Хэд хавцаа вэ? Одоо энэ ч тэгэл 20 хавцаа. Сайхан цол авсуултаа сайхан ачин болоод. Юу 6-ын давж тий. Тий одоо 6-ын давж шүү дээ. Аригчаагаар алуулна шүү дээ би. Аригчаагаар чи юу өст амар юу өст. Би тэгээд шинж ихэнх аригчаагаар чи шинжэн дээрс амар өрөлдөг шүү дээ. За. Шинжийг өс тавьд би тэгэхээр буруу халаад. Тухайд. Яг гоо тийч наадам юм шиг гэж бодоол. Тэгэл арайч хүмүүсээр ингэ зоолгож явган зоолгочвол би хаяна гэсэн. Би ч ингэ өвлөн заалны барилд 2 үлээ хайц мэд юм аа. Гардиг үү? Тий. За. Тэгээ дотроо ерөнхийдөө замлаад авсан. За би ерөнхийдөө барилдаа нь бол мэдж байгаа учраас тэгээд ерөнхийдөө ямарс нэг л давчих уу яах бол гэсний тийм юутал байсан дотроо. Одоо горилгоч гэдэг юм өгдөг. Эн чи ингээд гардийн сүүлчийн шүүг баг шүү баг тий. Мушиглаа. Тэр. Тавлаа. Нийс амар ингээ алдаж байгаа. Хааш өөрөө хойшоо чарж байгаа мó ингээд. Энэ араа ингэж гүшиж ингэж шуудга алхаад байгаа байхгүй юу? Уг нь би ч хойш ингэж алдаг байсан. Яг энэ барилдан дээр яг нэг ийм тухайд ийм алдаа гаргаад алдаач гэх юм уу? Одоо юу гэх юм түрүүнд нь ийм даав үзээ. Тэн дээр нь гард тэгэл хүчин дагуулаад хойш нь. Тий яг тэн дээр хүч дагуулаад ингээд амархан. Гэтэ өөрөө ч мундаг бүхэлдээ аригчаа гардаг ч бас л. Юу ярих вэ тий? Монгол бүхэн одоо тэгээд хамаг бүхэн байгаа бүхэл гэж боддог шүү дээ.
Тэгээ чи нөгөө Бадамтурынтайгаас үгүй начимулсан. Та хоёр ч одоо юу гэлээ бүр нэг голын хоёр. Тий, битэр чин гол юм чин ихрийн аяных битэр ихрийн аян дээр одоо манай Бадмагийн аав манай аав чи ихдрээ ихрийн аяг гэдэг үлжин дөр цуг нэг үл өвлжсэн л та бас бүр нав жоон багт. Тэгээ маргааш доошоо өдөр гол руу нуурын цагаан гэдэг газар өвлждөх маргааш бүр. Бүр доошоо гол руу ороод. Яг л айл сайхалт усаад юм тий. Айл сайхал. Багасаа барилдсан уу хоёр? Тэгсээ энэ манай чинь сүүлрүү наашаа хот ирсэн дидих чи хот үрсэн шүү дээ маргааш. Биднийх. Тэгээ бүр замун өдөөж одоо энэ дээрэл тэгэл бохос. Одоо ингээл бид нар чинь тавуулаа ачуулсан доо. Монгол улсын харцаг цол манай чулуу начин, сумын чулуу начин. Ач маань өсвөдөр болсон шүү дээ. Тэгээ зөвлөд Цолоо дүүрэн барилж байгаа. Тий. Маань сумын чулуу бас өсвөдөр. Жохон байсан шүү дээ. Тэвэт начин. Томсорн начин. Сайхан машин ч одоо тэгээд бөөм баярын ч одоо тэгээд бүхэл юм давхцаа сайхан л байна л да. Тэгээ нэг онд цол авсан бөхчүүч бас тэгээд онж яваа тэгээд нэг нэгэндээ бас их хайртай байдаг юм шиг гомаа тий. Сайхан шүү дээ. Аа начин Чангойсаа одоо Өвөрөнгө аймгийн улсын арслан gaavыг хатаад гарсан. Наагаас тий. Урдан даар заал маал нь барьжлаа. Хацсан даваас нэлээд сайн өслөө шүү дээ. Тэгсэн тэгэл бас жоохон буруу барилдаа тэгээд Яг л галаа галаа. гаргаад. За энэ жил манай сахных их бэлтгэлээ их сайн хийсэн л дээ. Ер нь ихт гарсан. Энэ ярэмарга ер нь тухайд олж үзчихв. Гүүш тэнцтэй энийг үзэж байгаа гүүш тэнцтэй. Одоо л харж байна баг. Одоо л харч тээ. Сонирн байна. Санаа бас уйлчих гэдэг чинь таас. Дээр дийлгэсэн байгаа. Би ч гэтээс нулимс их илж тээ ер нь. Аа. Наа. Сайхан л байна шүү дээ. Төрийн цол аавна гэдэг, төрийн хишиг хүртнэ гэдэг сайхан биз. Одоо тэгэл ээж аавын одоо тэгэл ордны өвгдүүдийн буян заа шүү дээ чинь. Аа. Тэгээд миний ганц өөрөлтний сайн гэж юу ах вэ чинь. Хамаг юм нийлж ялаа юм л да. Энэ жиш төр ялгаа авахгүй хэрэгтэй. Аав ээжтэй тэгээд аав нь начин болох үзсэн үү? Үздэг байгаа байсан. Сайхан. Бас нэг амьд цэрүүн багт нэг сайхан баярлуулад аав нь төрийн цол зүгээд харина гэдэг чи бас нэг хүний хүү бас сайхан л байсан багт. Тэглэх авах та тэгэл. Сайхан. Улсын цол гэдэг чи бас сайхан цол шүү дээ ямар юм гэж. 8 жилийн хугацаанд нэгэнд нь корона гэдэг хөдөлгөөнийхэн чинь юу болов? Барилдаан гэж үзээгүй шүү. Барилдаан болоогүй. Тэгсэн. Нэгэнд нь гоцорчихсон. Ингээ 8 жилийн 6 жилд нь барилсан. Тэр гоцордог чи юу болсон юм? Тэр гоцордог яг энэ энтлийн энэ гэрлэн дохион дээр төвжрээд энэ хойноос орж ирсэн чинь маргааш энэ динжин бодод байхгүй юу? За. Хойноос ингээ чигээр орж ирээд. Тэгсэн хойтлын нөгөө чигээр явсан энэ уршаага татсан урсгалыг нь хаагайцсан. Татахгүй нөгөө цагдаа тэнд уул зур дээр дэгдэж байгаа гэрлэн дохиож орч яваарсан. Тэгсэн чинь цагдаа зогсоо боо юм болоод. Тэгээ тэнд машин ачиг үгүй явсан шүү. Хүмүүс унтаа тасарцыг ил алгиж яриад байд. Нөгөө тэгээ яах сайхан шүү дээ. Сайхан шүү дээ гэж одоо тэгээ тухайд амар харамсчихсэн тэгээд. Тэгээд эн чинь хүн болгоо яриад л ингээд намааг гэжсэн уусууд тухайд би амар хэм авч өөр дөр бас. Тэр чинь ингээл завхнаас 325 дугаар ангийн захирч яриад л байгаа. Тэгээ нөгөө тэргүүн сар хувьцаат компани захирал маань би халдаж чаддаггүй. Ярьж чаддаггүй тэгээд л. Тэгээ тэгж байгаа. Би ч нөгөө дараа нэг ингээл энэ за юуны замын 90 жилийн оймод ингээл үзүүрлээл тэгээд юунд тэгээд нөгөө юуны баяр тхүүдлооч 2 3 баяр төрүүлсэн биш нь дараах нь. Тийм. Тэгэл би чинь захирал руугаа тухайн үед нөгөө замын ойл маш нөгөө зам гүүрийн компани юм чинь. Тэргүүн сарал зам компани гэдэг шүү дээ. Тэгээ захирал руугаа яриад ингэсэн гээл ярьсан. Тэгсэн чинь нэг онцон ярихгүй нэ манай. Би чинь дотроо тэгэл ерөнхийдөө гимшитэл байгаа шүү дээ ерөнхийдөө. Тэгэл битээ нэг уулзаал яриад захирлаа нэг юм болсон тийм болсон гээл тэгсэн чинь юу гэж чи урдаас тийм яриад байгаа. Наа чин чиний л хариулт чиний буруу. Чи буруугаа чи өөр төрөө байлгах хэрэгтэй. Чи өөрөө чи буруугаа үлээх хэрэгтэй. Наадлыг нэг айхтар хөөсөн л байгаа захирал.
Тэгэл би тэрнээс хойш нэрийт юм байна. Тэр бүхэн тухайд яах вэ тэгээд би өөрөө буруу байгаа гэдгийг мэдж байгаа ч гэсэн бас яах вэ тэгээд өөрөө тэгээ бодож исэн юм чи арай хүн гаднаас хэлэх ч бас шал өөр зүйл л шүү дээ бас. Маас эхэлж явахдаа манай аавын оронд аа болж байгаа сайхан хүн байгаа л та бас. Яг манай алдрааны хүн шүү дээ. Тэгэл тэр хүнтэй чинь тэгж хэлэнгүүтэл сонирн болоод тэгэл тэр нөгөө наадам тэгж гоцорчоол хүрээд ирсэн нөгөө гэртээ хүрээд ирсэн чинь нөгөө ээж манад ирсэн чинь нөгөө хойноос борноос ороод ирсэн. Ээж болцсон, манай эхнэр болцсон, хоёр хүүхэд болцсон. Хатан ээж болцсон. Тэгэл тэр өөр манай ах махнар бүгдөө л өөлжл байгаа л тэр чинь одоо нөгөө хөдөө үйсэн. Тэгэл өстой намаа би бол гिचээж сайн барилж гайгүй цол авахгүй намаа олон ард юм байна. Тэд нэрийг харахаар ер нь ямар санагдчих. Тэгэл хэцүү. Тэгэл өөрийн буруу өөрийн харчаагаас олчлаа гэж байгаа юм. Шаад ороод ирсэн бол бас яах вэ тий. Тэгтээ би тэр барилдаанаас бас их юм ухаарсан гэж бодож дотор өөрөө. Захиралдаа тэгж хилүүлчихэд тэгээ олон хүнд тэгж бодож тэгжээд тэгээд төрийн наадам гэдэг бол төр төмний наадам бол төр төмний л наадам юм байна да. Энэ наадам зүгээр төрүүлж үзүүрлэн ш тэ. Цол авах нь бол биш юм байна. Энэ наадамд хүндэтгэлтэй те. Өөрийнхөө 365 хоног өөрийнхөө би хүндэтгэлтэй сайхан бэлтгэл хийж өөрийнхөө сайхан одоо яг тэр 90 дээрээ вечээд тий сайхан дээл хувцас өмсөөд сайхан бүх юмаа бэлдээд ингээл төрийн наадамд оролцох нь гол чухал юм байна. Түүнээс тэгээд нэг цол аваад дагч. Тэгтээ яг одоо тэр нь бол хоёр дахь зүйл шүү дээ. Амжилтаас илүүтэй тэр наадмаа өөрөө хүндэтгээд оролцож байна. Тэрийг бүрдүүлэгч болоод одоо энэ өв соёлын тээж явна гэдэг хамгийн том юм байж тий. Тэрийг л их ойлгох шүү дээ тэр. Тэгээд тэрнээс бүр ч ингээд сэтгэл уужраад одоо би өөрөө оролцоо сайхан байх юм байна. Би л оролцож ингэж юм сэтгэлээсээ ингэх юм байна. Түүнээс урдан чиг нь цол аав ч юм уу цолоо батлна гээл ингээл тиймэрхүү хандлагаар байгааз ч ер нь бол өөрөө очиж заавал нэг юм авах гэж очиад байна тий. Авах гэж очиад байгаа байхгүй тий. Тэгэл захирал нэг тийм үг хийсэн тэр маш их одоо ухааруулсан зүрхэн тархинд бас шингээс 16 хонд 4 даваад 5-ын даваанд. За ер нь тундгийн даваан дээр 3 бүхөөс баасан хүү харцаа аваад хайсан юм билээ. Тэр наадам ямар болж ирсэн. Тэгсэн чинь лөө амаа ор таачрал на чи амаа ороо гэлдэг байхгүй. За. Тэгэхээр гүүгөөч чи тэгсэн доор осон чинь хүмүүс нилээн хүмүүс амаа аваагүй байна. Тэгээд байжсэн чинь тэгээ байжсэн чинь баасгүй гарцах авчлаа гэдэг байхгүй. Начи авчлаа. Баасгүй. Гарцах ч үлдэх чи гарцах болцоо лөө. Болоогүй лөө. Болоогүй тэр жилч гарцах болж. Тэр жил гарцах болж шүү дээ. Тэгээд би шин дотроо ерөөдөө тэрнээс өмнө баасгууд чинь манай 90 жилээрээ 5 дээр тунаад хайсан. Тэгээд энэ нөгөө Эрдэнэтэд зааны наадам болдго шүү дээ энэ. Зааны хүндэтгэлийн наадам. Тэнд чинь битээр бас өөрхөө үзээд айдсан. Би чинь баасг ус нилээд айц ер нь унааг байсан шүү дээ ер нь. Тэгээд дотроо энэ нэг хайхтар нэрмээрч авахгүй даа. За яг золгоол илүү шинжиг илүү би одоо энэ юунд задгаа барьсан дээрээс л жоохон яахгүй энийгээл дэвчих бол золгоон дээрээс л явж хаян та. Ер нь унана гэсэн тийм сэтгэхгүй байхгүй байгаа шүү дээ. Толгоонд. Тэгэл үдсэн. Мишин дотроо нэг зүг амаа амчлаа уурж муурж байгаа юм байхгүй ч ер нь. Айхтар уурж муурлдаг юм шиг. Тэг золгоо тань гэсэн бодолтой. Тэгэл үзлээ битэрийг манай хүн яахт ингээл первад ачматлаа итэ өшөглөөгөө хийлээ гээл гэсэн үзлээ. Тэрэнд нь яг мэдрэл үлдээд байгаа юм л шүү дээ. Урд нь зөндөө барилдсан болохоор. Тэгэл байжсэн золголоо, золох уу гэсэн золгоо гэдэг чинь. Тэгэхээр дотроо тэрүүгэнд бас жоохон гайхчихгүй. Золгоо гэхээр нь. За. Тэгээд зинс золгооноос их юм бэлдэж ирсэн юм байна да гэж дотроо бодчихлаа. Тэгээд тэр бас тэрүүгэнд нэг жоохон тиймэрхүү юу яачаад. Тэгээд золгоод яасан чинь золгосон ч гэсэн айхтар бартаас хүүх. Юу нэг урдны баасаг. Би ч тухайч өөр хөөргөн бэлтгэлээгээл чангарсан юм очиж байгаа ш тугны хөөргөө. Тэгсэн чинь байдгүй дээ. Амар бэлтгэлтэй орж ирж. Тэгэл тэн дээр чинь золгоон дээрээс ганцхан тэр гэдээс мэдрээгүй л дээ тухай тэр юу.
Би ч өөрөө золгоол шуудга халуулаад тэгэл мөргөөл ингээл явчих юм бодохгүй дотроо өөрөө би миний ч одоо ингээд дотроо одоо толгоонд байгаа зүйл чинь тийм шүү дээ. Төлөвлөгөөд юм байна. Тийм баруун золгон за баруун дан дээрээс ингээл энэ шуудга халуулна. Тэгэл ингээл мөргөн дээрээс ингээл илүү уяга хоош нь болгоол ингээл шуудга татаал ингээл үргэд ингээл мордох ч юм хавраа гэж хайна гэсэн тийм. Тиймэрхүү дооцод байгаа ш тэр чинь. Тэгсэн юунд шуудга алгасан чинь халж чаддаг. Амар үст. Тэгсэн чинь байхгүй миний шуудаг халждаг. Аа. Миний шуудаг бараг халждаг. Тэгэл энэ л барьцгүй болчихгүй. Тэгээ жоохон өндийгөө л гэсэн чинь энэ дээрс ганцхан чинь давуулаад. Тэгээ давуулаа утгацсан шнаа. Тэгэл өөрөө дачхинд хүн юу хөх тий. Тэгээ дачин парк л ороод ирж байгаа ш тэр чинь. Би ч өөрийгөө удаа бодлоо шүү дээ. Тэгсэн тэгэл халуусан шүү дээ. Яг хөө дээ начин болчоод цолондоо бас яг бас хангалттай бас барилж бас олныг бас цолныхоо даваанд гараад байна гэдэг чи бас тийм ээ. Харин та энэ дэр чинь одоо за ингээд утгалзын харцгаар бэрта харцгаар 4 давж ийч. Тэгээд тухайд Батар шахард одоо харцах султай байсан 5-ын даван таныг одоо амлаж аваад хаяа цаашаа яваа сайхан үзүүрлсэн. Тэр барилдаан ер нь ямар болж вэ? Тэг чи алуулсан шүү дээ. Бас л энэ зааланд бас л гайгүй үзчихсэн шүү дээ. Угаа тал үгүй. Би нэг мугаас дунгуулдаа мунгуулдаа хийгээл. Тэгээ дараа намайг бас амлаж авч нэг хайж маяал тэгэл ингээл угаа тал байсан. Бас л намайг авсан. Тэгээ би дотроо угаа тайсан чинь одоо. Биш нэг Батар шиг гардын нөгөө нэг гарч ирэл нэг айхтар дахимдж махимдаа биш шүү дээ. Тэр нүрэн заалны бариланд унж байгаагүй ч тэр. Тийм үү. Тэгэл гарч ирэл дахимддаг би тэгэл тэрэнд тэгж ингэс хийгээл тогтоол тэгэл байждаг. Тэгээ яг улсын баяр тэр би чинь байрлахад заазаа намайг л дахимдж махимдж янз бүр болохгүй байх юм шүү дээ хайждаг гэж. Хээнэггүй гэжсэн байхгүй гаансан дахимд алчгаж чадсан аа бүр. Агаар тэр тийшээ бүр мангар боломжсон шүү дээ. Тэгэл амар бертаагаар мэдсэн шүү дээ. Хүүх. Нааш ингээл ингэж шилэг шинжиг аваад энэ дээрээс ингэж гүшиж ингэж дээш гараг гүшингүүд би ингэж суулж дээш гаргасан чинь тэр чигээр дахин өндийгч нь дахин тагч юм байна. Өндийгч нь дээш нь дахин тийшээ байхгүй. Алгуулаад тагсан. Тэгсэн чинь харин 6-гийн даваа хэнийг бас алж хашгсан шүү дээ тэр чинь. Гişиг Батар. Тий. Манай Гişиг Батар начин болсон зүгээр амар л байлаа шүү дээ зүгээр. Тэр жоо. Тэгсэн гарч ирсэн чинь байх ганцхан шинжин дээрээс зохион гаач шүү дээ. Одоо тэр жаахад ингээд ингээл орчлоо юм л да хүмүүст. Мерсээр ороолаа тийм л. Ер нь бяртай байх үед хүний хийсэн мэхэр нь гар хөлийн үзүүрээр амархан ордог. Тэгээ миний бяртай болон чиж явахт миний бяртай чиж явахт тэгээд яг тэгээд одоо миний барилаж нэг бүгд л хүчижлэг хайж байгаа үстэй. Золгоонд очиод хүчижл. Сэрүүнээс нэг айхтар юм байдгүй. Уг нь өөрийнх нь барилдаа нэг жоохон өөрчлөлийгээд ингэхээр тэр нөгөө золгоон бас өөрчлөгчих гээд болдгоо бас ингээд бас болохгүй. Бас өөртөө бас нэг жоохон тийм хийх юм бас тэгээд. Чаас. Тэг өөрөө чи ер нь амжилттай барилдахын гол үндэс юу вэ? Одоо энэ одоо чац багтай гэлэг ихтэй энэ чац багны баг байлаа гэх таны одоо энэ чац багддгүй энэ улсуудтай том барилдаан хийж ингэж сайн үзэж явах одоо таны яг юу нэг юу вэ? Гэхдээ энэ тэгээд би ч одоо ингээд барилдаан болгоныг бүгдийг нь үзэн ш та одоо ингээд. За. Одоо энэ хүн иймэрхүү барилдаан толгоонд бүгдийг хийж авч тэгэл. Тэгэл дээр нь бэлтгэл сургуультай сайлаа гэж тэр үзвэл. Чи дан өөр хуваас л өөрөөс л гэж байгаа зүйл юм чинь. Би нам хүн байна өндөр хүмүүстэй золох урамчаад байна гэж сэтгэл санаагаар унаадах юм байхгүй. Гаргалгааны өндөө байна гэж ч бас. Яриад бэлтгэл сургууль. Бэлтгэл дээр бол дан өндөр хүмүүстэй барилдсан шүү дээ. Тэгчиж заалт утсан шүү түүнээс. Бэлтгэл хийж байгаа хүмүүстэй шүү дээ. Өндөр хүнд одоо татуулахгүй ингээд хамгаалаад байдаг шүү дээ. Хоошиж харчаад. Тэр одоо яг одоо тэр одоо тэр чинь зөв техник байна уу? Эсвэл одоо тийм татуулахгүй тийм чадaltaй байна уу? Байрал авах байхгүй юу? За. Тэр чинь нөгөө яг золгооны нөгөө дөрвөн багш ирсэн ш надад би хэлсэн ш манай багш тэгдэгс гэж. Тэр энэ амгуул зөв байрлал авах байхгүй юу? Нөгөө нэг болох. Тэгэл тийм байрал дээрээс золохгүй бол алуулна ш. Одоо тэгэл өстой төрөнхөн дээр байгаа юм шиг юм болно ш байгаль. Ер нь гэхдээ за яг их өндөр том улсуудтай барилдахад бол өөрөө хамгаалаад ингээд өөрт ашигтай барилаа аваа барилчдаг юм биш. Өөртөө одоо нуруу харилцаа улсуудтай барилдахаар ямар байдаг? Өөртөө амархан ч гэдэг гэж хаашаа тэгээ. Яг одоо тэгэл барилдсан шүү дээ тэгэл чинь. Нэг жил наадам завсарлаад өнөө жил ардын хувьсгалын 101 жилийн баяр наадам гэж одоо бидний энэ амьдран буй цаг үед болох одоо хамгийн том ойл энэ жил тохиолдоод тийм ээ. Тэглэн сайхан баяр наадамд
6 давж Монгол улсын харцаг сол хүртлээ. Энэ баяр наадам дэр нь яаж барилж байсныг хоёлаа энэ дэлгэцэн дээр нэг харъя. Тэгээд наадам болоод тий удааг байгаа ч гэсэн уур амьсгалыг эргээд нэг сэргээе тий. Сайхан л. Эрхэм мөндөд үзэгчтэй үндэсний баяр наадам ард эвсгэн 101 жилийн он баяр наадмын өчтөрийн мэрэлдэаны 5-ын даваа гэлжээ. Дөрвөн бүх одоогийн байдлаар их шүргэн дөрвчл гарч үлдээд байна. Үнч 5-ын даваа ш тий. За дээр араа. Инженеэр сонио ороод байгаа мэгтэй энэ. Баруун талдаа тойрол тосгоо чавраад. Тий. Монгол улсын чинь даачраа аймгийн арсаг наран баяраар 5 давж Монгол улсын начин толон бат. Залуугаар улсын наадам 4 давцсан. Сайхан залуутай барилдах ямар байсан? За тэгээд сайхан биш наран баяр гэдэгс бярг маа гэж тамтахгүй юм лий. Тийм үү. Би л хөдлөхгүй лээ. Өнгөрсөн хавар жингал заалан сайн барилдав. Харин тий. 14 онд улсын начин төлөвч байсан 8 жилийн дараа улсын начин толон батлаад төрийн би түрүүний хөшөөл байна л. Энэ жил ерөөсөө тэр жиммин нэмсэн гассан нэг тийм онцгийн хөрөл бол ерөөсөө гараагүй тий 8 жилийн дараа. Харин тий. Алдарвын Тэмэр спортын олон жилийн дараа ингээд цолоо батлах ямар санагдчих. Сайхан л байна. Ингээд сайн ингээд тойрол явж байгаа надад өвч галах. Авраг арслан гаридууд маань амлж явсан ер нь ам авахтаа яаж бодож ин залуучуудыг хэлсэн. Гүдгээ ерөнхийдөө өөрөө очиод дөрөнд биш наран баяр дээр заалны барилцсан. Бас л бөө юм болж шайсахгүй би. За. Тэгээд энэ сая тунаад начин болдог шин Баян горыг. Энэ араа. Батмагнаа юу? Тэг Батмагнаг нэг авахгүйсэн энэ ч бас тогш мөхөд бас толгоо молгоо үзүүн зүрүүн чөлөөтийн юм ч бас эвгүй ахал өгч удаа бас. Тэгээ наран баярыг аваад. Тэгээ нэг үдчихсэн юм шиг шүү наран баярыг аваад. Монгол улсын харцаг солны улсыг ангалаа. За 6-гийн даваанд одоо оргил болд начинтай барилцсан. Сайхан баг. Дөнгөж начин цолны усны солны усаг алгацсан залуу авсан. Ер нь тэр хэдэн бөхчүүдээс яагаад оргил болдыг авъя гэж бодсон. Тэгээд оргил болтой яаж барилдгийг гэж бодсон. Тэгээд ерөнхийдөө сумын зам багтны оргил бол би нэг зайлуулаа унтсан шүү дээ. Би өөрөө аймгийн арслан байсан. За. Тэгээд дараа нэг барилдаад заал нэг барилдаад хайсан. Ерөнхийдөө барилж болохоор юм байна. Баггүй тий. Зайлаа өмсөж одоо нэг төрийн нааданд өмснө гэж бараг байхгүй шахав шүү дээ. Энэ зайлагийг нэг оруулахгүй, энэ хаврыг нэг оруулахгүй багт л ер нь тэгээд би нэг хаях юм байна. Тэр хоёрын л яач бол. Гэхдээ энэ дээр чинь тэгээд тэр хавраа чи өчнөө орсон шүү дээ. Тэгэхээр энэ дээр чи 10 гар баг намайг хавирч байгаа шүү дээ. Яаж мэдрээд байгаа юм л тэр шиг. Урдаас хавирна гэсэн тэгээд толгоотор энэ хавиржил намайг хаяж магадгүй. Тэгээд хавирын дээрээс тэгээд нөгөө тал руу зайлна. Эвгүй зайлна шүү дээ. Тэр золгоон дээр л очиж хайна гэсэн тийм боддоос байхгүй юу. Зөв. Тэгсэн жил манай хүн гараад ирсэн таччихсан шүү дээ ерөөсөө. Манай хүний 2 гар мар гэж зүгээр муу нуугаа шүү дээ ерөөсөө амар. Сүүлд нь битээ нөгөө саран зодод дээр нөгөө малгай залгаагаа захиалах гээд таарсан. Гэсэн манай нөхөр хөшинж 2 гар муудаг байсан л гэтэх. Араач тэгээд битээр ч үзэж. Тэгсэн манай хүн яг дэвсүүр алдаад байгаа юм уу? Эсвэл би золгоод унна гэж бодоодсэн ч юм уу? Би дотроо тэгж бодоодсэн. Тэгэл дайраал хэлсэн л надад. Нилээн дайрсан ш. Над дээр нөгөө сугдаага аваад алсын энэ барьцаа аваад над руу нөгөө зайлааныгаа барьц зөндөө авсан ш тийм. Би шин тэгэл аршаа ухарсаар агаал. Чирсаар агаал. Тэгээд яасан тэр хавираа их олон ороод байхаар нь сүулдээ заа нэг ингэчиж болмоор юм байна дээ гэдэг бодлоор ч ирсэн. Тэр чи хавираа нэхлээ гүчээр хийсэн байхгүй юу? Над дээр. Так гэх гүчээр хийсэн. Тэгэн дээр сүүлд ирж байгаа тэр харалтаа жоохон ирээд л ингэж ирж байгаа. Мангар удаа ингэж ирж байгаа хөөх тэр чинь. Тэгэл удаан заа энэ юм дээр арахгүй одоо удаа ирж байгаа. Тийм байна. Тэгээд ингээд дахимдаа сүлж байгаа ингэж сүлж гутгаад гэсэн яг ингээд фишэт таар ингээд харсан чи ингээд харж байгаа ш ингээд харсан ингээд дахимдаа л ингээд харсан чинь яг утгахаар байсан. Тэгээд тэн дээр ингээд утгаагаа оруулаад айхтар уран бөхшгөл юм болсон. Ингиж төрийн наадамд харцаг солны давааг давж цолоо ахиулдаг юм байжээ бас. Харин тэгэл энэ олон дүмнээ буян заяа шүү дээ тэгэл. Сая цолны цол аавна гэсэн усуудын л бүхийн л одоо тохиосол мөрөөл шүү дээ ч тэгэл. Ганцаархнаа явж байгаа атлаа аваад байгаа юм шиг чинь. Бэлтгэл сургууль хийж завхан дэвж байны хамт олон тэгэл бүгд л тэгэл 1024 бүхэд бас хүнд боломж нэлээд гарч ирдэг. Энд зориулж бас нэлээд онцгой билдүү. Онцгой гэхээс илүү яг урдных шиг л бэлдсэн л дээ. Ерөнхийд би дөрөв илж л ш бас тэгээд. Сахарлаас нэг ухаарлын үг авсан тийм. Нөгөө нэг наадам юм тийм л за тийм сайхан оролцох. Бүхэл бүтэн 100 жилийн хувь заяа юм да бас.
азтай төрчтэй бас тэгээд 100 жилд үзэн тэгээд бүх болоод 100 жилд барилдана гэдэг зүйл бол хувьтай юм байна. Тэгээд тийм байдлаар оролцоод тэгээд яг 6 даваад яг энэ жил тэгээд 1024 би ч бас 1024 дотор бас жоохон 1024 бас миний дотор бол нэлээд чанга болсон байх шүү дээ шинэ 1024. Тийм үү? Тийм бас. Гэтэ яг нэг яг 500 хуучин 510-аас нэг даваа илүү байгаа шүү дээ чинь тех. Тэр бодлороо ш тэр яг тэгээд сайхан 6-гийн даван тур даам аавнууд улсын начин солдсон хүн шүү дээ 6-гийн даван даам аавнууд ч бас тэгэл яг таацтай гэж шийдлээ. Хацтай жиштэй одоо тэр хөв заяал болтой юм. Тэгэл стил хөв заяал. Цаасаа зурсан зураг л байдаг. За тэгээд сая одоо цолоо аваад сайхан нутаг орондоо очиж найр наадмаа хийгээд ирэх шиг боллоо. Найр наадам сайхан болов. Нутаг орныхыг яаж хүлээж авч байна? Бөөн баярлал байсан байх та бодох. За тэгэлгүй яг энэ сая 3 нас уралдуулаад доноо өндөдөө тавиад. Тэгээд борлогоон дэйлэн ширгэн дээр наадам хийлээ. Тэгээд ерөнхий ивент төгчээр манай тэргүүн сар хувьцат компани их сайхан захирал маань. Тэгээд завханд очиж наадам дээр бас зөвшөөрчний 325 дугаар ангийнхан маань бас өдөрч нэг тог мог байхгүй учраас нэг 380-ийнхаа мотор сторыг авч өгөөд тэгээд наавч тэгээд бүгд л одоо ивент төгөө суучдаг бүгд л баярлаа зүгээр бөө наадам аяг чинь гээл. Бүгд л талаас дэмжиж туслаа сайхан байсан. Ерөнхийдөө тэгээд ард түмэнтэйг байх. Ард түмэнтэйг ерөнхийдөө тэгээд нэг байгаад байгаа сайхан юм даа л гэж. Бүх хүн ч одоо тэгээд энэ үзэгчд юм уу те ард түмэн байхгүй маань үсгийдэж одоо тэгээд хэм маань үсгийг явах тэгэл. Бас зүгээр байлтаас тий. Ерөнхийдөө дотроо тэгж боддог шүү дээ. За ард түмэнтэйг байх хэрэгтэй. Гэтэ цааш нөгөө хөдөө нөгөө мал хариулж мал дээр өссөн болохоор томдгийнхаа ард түмэнтэйг сайхан ойрхон малчтайгаа наадам сайхан болсон. Бүх зүгт сайхан ирсэн. Тэгээд тэр хоёр нэг л өдөр өссөн шүү дээ. Өргөндлөх сайхан өдөр, сайхан нартай. Сайхан өдөр болсон. Тэгээд төм олон маань их цугларсан да тэгэд. Тэгээд баяр наадам үнэхээр одоо яг хөө хүмүүс ярьж л байсан. Тэгээд энэ жилийн наадамдаас бас гоё баяр боллоо гэд бас бэлгшээл. Сайхан наадам боллоо тийм ээ. Яг хөө төм олноо нэг баярлуулчлаа. Би дотроо тэгж бол бэлгшээд шүү дээ. Тэгэлгүй яг хөө нутгийн олон бүгдээрээ баярлж байгаа тийм ээ. Төм олон ч тэгэл барихаа барайл. Тэгэл юу л бүгднийг барайл ярьж байгаа шин ч тэгэл бүх гэж маахуу зүйл юм байна. Адуутай надуугаа барайл, хонтой хоноо барайл ингээл тэр сэтгэл гэж маахуу зүйл юм. Тэр олонний сайхан итгэлийг, тэр сайхан сэтгэлийг одоо алдахгүй байхын төлөө бас дахиад цааш нь хичээж барилдах. Одоо үүрэг хариуцлага улам нэмэгдэж шүү дээ. Тийм ээ. Тийм дээрээс л их сайхан урам авчлаа бол би дотроо манай аавын нутагч нь санд маргацсан шүү дээ. Зөв. Манай аав чинь санд маргацсан болохоор нутагт нь төрсэн газар дээр нь жил болго очдөг. Тэгэл тэн дээр очиод Баян нуур гэдэг сайхан нуур гэдэг шүү дээ. Санд маргацсан. Тэр нууран дээр сайхан орчоол тэгэл. Тэгэл ирсэн дээ гэж. Тэгэл ирээл нэг сорилгод нэг барилдахснаа. За одоо хайш нэг энэ жил төрийн наадам 1024 шүү дээ. Хайрхнасаа бас нэлээм авцсан юм чи гэж дотроо бас инээр бол нэлээм байгаа гэсэн бодолтой. Тийш нь талыг гаргаа явах гэсэн бодолтой тэгэл. Би нөгөө сүсэг бишрэлтэй болохоор. Ганц тулсан юм дээр л очиж үзье гэсэн бодолтой. Тэгэл тэр жигтэй орж ирсэн. Тэгэл тэр жигтэй бэлтгэлээж байсаргаал. Тэгээд энэ наадмынхаа энэ юуны галыгаан сорилго барилан чинь хилчгийн сорилго барилан болсон. Тэр нь ч барилаагүй шүү дээ. За аюугүй байж байгаа. Нэг хүсэн байж байгаа л барилт. Тэгээд зааны даваанд гараад өндөр аврагтай барилдсан да. Бүрэн төгс аврагтай. Аврагт хоёр ер нь өгөө аваа урд нь хэр байсан. Аврагт хоёр тэн дээр их олон залгаж нэлээд хүч авсан шүү бас. Тэгсэн би нөгөө нэг хожигддаг жил биш үү? Тэр жил энэ хүйдлөө тэр нөгөө замын 90 жилийн ойгоор битээр чи намайг бас 5-ын даваанд төлөд авчдаг ш намайг. За. Тэгээ надаас барьж сонгоод би ч хайцсан шүү дээ. За. Тэгээ заал дөргөөс нэг хаяал гэсэн бас. Ерөөд өгөө аваатай л байгаас битээ. Би ч тэгээд өгөө аваатаж яваад би нэг илүү надаас илүү л давчлаа гоо бүр нэг савгач өөрөө. Битээ ч үе. Нэг өсвөрөөсөө цуг барилсан чи өсвөрөөс битээр ч ховдод очиж барилдаад энэ манай хүн чинь төрүүлээд энэ Амрын Батүн хөвсгөлийн Амрын Батүн мөнгө аваад би хүрэл медаль аваад одоо ингээл. Зөв. Чи нэг үеийн бүрэн төгсч чинь хоёр ч одоо яг нас хэцүү хоёр шүү дээ. Наавч хайсаргаа сурцсан хөө татагдсан. Гэтэ би бас нэг дундуур нь бас ганц хоёр хайсан л та. Өгөө аваатай л байсан. Тэр үтсэн тэгээд авчгаар за ер нь цэрүүнээс өмнө л хаяхгүй л гэсэн би бас дотроо тийм байгаад байгаа. Тэгсэн мөртөө би өөрөө цэрүүнээс барилгах юм уу бас. Тэгж бодчоо. Тэгээ бас нэг жоохон хөдлөх, сэрүүс хөдлөхгүйсэн энэ жилээс айхтар байна.
Тэгээд ер нь манай нөхөр жил төрүүлэх юм байна даа л гэж бодчихсон би дотроо. Гүн тэр бэрмэр хими гарахгүй шүү дээ айхтар гэлээ шүү. Энэ жил тэгээд 7-гийн даваанд тэгээд үзэж байгаа хамгийн том хамгийн жижиг хоёр хүн л тоо хоёр байл шүү. Харин тэгээд бижин тэгээд одоо шинэ дөрөв мөрөмж гараад ирсэн. Тэгээд ерөнхийдөө нэг удаан барилцсан гасна. Тэр хүчтэй цэргүүд тулаанд өөрийгөө тэгж дайчилж одоо тэр том хүнтэй тэгж барилдана гэдэг бол өөрөөс асар их хүч. Тэсвэр төвчээр авиас мэдрэмж харж байгаа ажиллах та. Тэгэл гарах нь гарч ил байгаа л та тэр чинь тэгээд барилдана хүчт заан болно гэж барилж байгаа тэр чинь тэгэл том золд төрнө. Одоо юу байсан ямар юм өвчсөн ч яа гэсэн бодолтой л байгаа шүү дээ. Тэгэл яах чарга байхгүй шүү дээ. Бүхий өмнөд гүйцэгдэнэ гэдэг шиг л тэгэл. Яах чарга байхгүй дээрээс одоо нэг айхтар бяраараа ингэж илүүрэхгүй байгаа чинь дарж хэл алгах чинь дөрөөсөө тэр өндөр чинь нөмрөө дээрээс тэр нүмерч ерөөсөө юм ихэрч нөмөрчөөд л авахгүй ерөөсөө. Тэгээ нэг ганц нэг ороодс нэг дөрөв хавираасан тэр хавирвш хавираа ингээл хавирах гэхээр хөл хүрхгүй. Нэр яг л тэр барилдаа байгаа шүү дээ. Тэгэл энэ дээрээс нэг итгэсэн чи хөл хүрхгүй тэгэл ингээл одоо яах арга байхгүй. Тэр яах арга байхгүй. Тэгсэн юм л яг нэг дотор нь хайчихсан л гэсэн нэг тэмцэлтэй л байгаад байгаа ш тэр чинь. Тэр чинь тэгэл хайчихсан урд нь хайж илвэсэн. Тэгтээ яг зөндөл уунчлаас. Тэгээ гаас нэг хайж ийсэн юм чи бас нэг хайчихсан. Нэг алдаа гаргаж ирэхгүй юм багтаа гэж бол ингээл тиймэрхүү л хайж байгаа ш тэгэл. Тэр авраг голцсон хашир хүн чинь тэгээд төрийн наадмын тэр өндөр даваанд алдаа гаргана гэж байхгүй байна. Чинь одоо үеийнхнаасаа төрүүлээд хамаагүй төрүүлээд энэ даваануудаа чи бүгднгийн туулаад Монгол улсын арслан гэдэг цолыг чинь хамгийн түрүүж авлаа шүү дээ. Аймгийн арслан цолоос. Улсын арслан саагүй амт шүү дээ. Та нэгэн бас хуудснээс үн шүү дээ. Яг одоо би бас дотор байж явдаг ш манай үеэс ингээд нэг сайхан аврахтаа болсон. Сайхан шүү дээ. Үе үеэрээ барилдана гэж ярьдаг шүү дээ бүгд ч. Тэр яг үеэс нэг тодорхойлоод явж байгаа нэг сайхан аврах гэдэг чинь сайхан шүү дээ. Бидний ярилцах цаг бас өгөр өндөрлөж байна. Нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авч студид маань хүрэлцэн ирж Монгол бүхэн дээдэлдэг үзэгч олонтойгоо нэг нүгөө сайхан ярилцсан. Харцагтаа бас их баярлалаа. Тэгээд доошид Монгол төрийнхөө наадамд сайхан барилдаж олон жил одоо ард түмнээс энгүүлж яваарай л гэж өрөө дөө. За баярлалаа. Энэ сайхан нэвтрүүлэгт одоо лам бүхчүүд ордог энэ сайхан нэвтрүүлэгт бас ороод бас. Сайхан бүхэл юм ярьлаа. Хилэн далангуу сайхан ярилцж хөөрөлдлөө. Үнэхээр баяртай байна. Танаа телевизэн болоо хамт олонд ч бас ажлын өндөр амжилт гарахыг хүсэн өрөөж байна. Тэгээд бүх ажилтны бас ар гэрийнхэнд бас гэр бүлийнхэнд бас амьдралын хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөгд Монгол бүхийн босоо цагаан амир ивэх болтгойл гэж өрөөё дөө. За тэр өрөөл бат сайхан оршуултгаа. Ингээд нэвтрүүлэгтэй хамт байсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар эргэн уулзтал баяртай үзэгчтэй.